танаа залуусаа намайг Отгон Заяа гэдэг. Тэгээд найзууд маань намайг Ори гэж дууддаг. Би одоо 18 настай. Тэгээд Иесус Христийг өөрийнхөө аврагч эзэмээ болгоод 3 жил гаруй болж байна. 2005 онд яг 15 настай хатаа яг гэр бүлийнхнийгаа даацсан ирж ясан. Тэгээд тэрнээс хойш эзэн миний амьдралыг маш их өөрчилсөн. Тэгээд би танаас яг хамгийн анх эзэн яг яаж надад яг яаж хүрснийг би танарт яг их хуваалцахыг хүсэж байна. Тэгээд миний би зөв сэтгэлдээ маш их гологдлаа. Тэгээд найзуудтай ингээл зүгээр л ингэж яддаг байсан ч гэсэн би басаад маш их хамааралтай өөрийгөө голдог. Тэгээд аюул их тийм шахтай ирээдүйгээс айдаг хөвгтэйсэн. Тэгээд анх би Христийг яг хичээсээ сонсоод энэ худлаадаа аваасаа энэ зөвлөл ахгүй удаа гэж боддог байсан. Нэг удаа би Христийн зовлон гэдэг кино үзсэн. Тэгээд би тэр Христийн зовлон гэдэг кино үзээд Иесус Христ нэг өөрийнхөө амийг өгсөн. Тэр гинжэнгүү байж тэр яг нэг өгсөн. Тэр надад дэмжлэг хайцаа минаа гэж ойлгосон. Тэгээд тэр өдөр яг тэр киног үзсний араа би хизээж тэгээд уйлж үзээгүй би уйлсан. Тэгээд би тэгэж уйлж байхдаа эзэн надад ямар их хайртай ойлгосон. Тэгээд би яг тэр үедээ миний хамгийн их мэдэрчээсэн зүйлийг энэ гэхээдээ эзэн намайг хамгийн их хайрладаг. Тэгээд би түүнийхээ бүтээнээр үнцэнтэй минаа гэж ойлгосон. Тэгээд би тэрнээс хойш өөрийнхөө амьдрал утга учир олж авсан. Би одоо ирээдүйгээс үнэхээр айдаггүй. Тэр үнэхээр итгэлтэй байдаг. Эзэн өөрөө Библиэлд надад амлахтаа миний сайн сайхан насан туршидны чамайг лавтаяад авнаа гэсэн. Тиймээс залуучуудаа би таныг эзэн сэтгэлдээ гэж хүсэж байна. Тэр үнэхээр байдаг. Би 3 жилийн хугацаанд итгэсэн шиг би танарт яг өөрийнхөө амьдралаа гэрчилсэн. Тэр бол байдаг. Тэр таныг өөрчилдөг гэсэн. Хэрэг та ганцаарддаг бол тэр таны зөв сэтгэл та өөрийгөө голдог бол тэр та бусдаас хамааралтай байдаг бол залуусаа үнэхээр эзэн таныг өөрчилж чадна. Тэр бол гайхамшиг. Тэр бол амьд эзэн. Тэгээд би таныг үнэхээр эзэн сэтгэлдээ гэж хүсэж байна. Та түүний хайрыг мэдрээрэй. Яг би хүн ээжээрээ өөртөө надад хайртай гэж боддог гэсэн. Тэгээд ээжээс нь надад үнцэнтэй хүн байхгүй гэж боддог гэсэн. Харин энэ хэдийд намайг бүр хинээс илүүгээр хайрлаж чадах нь Иесусийн намайг гэж ойлгосон. Тэгээд Бурхан танд маш их хайртай. Тэр таны төлөө өнөөдөр таны зүрх сэтгэлийн хаалгыг тогшиж байна. Та дунд үүдээ нэж өгөөрэй.